Аяллаа анхны тэмдэглэл. Христийн тооллын 2005 оны 11 сарын 4 арчилсан хөрөнгөтний Монгол улсын нийслэл Улаанбаатар хот. Аав ээжтэйгээ өглөөний цагаа хамт уулаа. Бусад өглөөний цайнуудаас энэ өдрийнх тис өөр. Ах トゥ хоёр маань юм үзэж нүд тайлахаар гадагшаа яваад удаж байгаа бөгөөд би аав ээжигээ асарч хамгаалахаар төрж өссөн гэртээ үлдсэн байсан юм. Харин өнөөдөр би бас гэрээ орхин явж байгаа болохоор анх удаа хоёулах нь үлдэх гэж буй аав ээжд маань гонигтай байгаа ах даа гэж тэднийг харан суухдаа бодлоо. Өссөн өсөөгөө хизээ нэг өдөр хүүхдүүд гэрээ орхин явдаг юм юм да. Ээж маань хол замд гарах гэж байгаа хүн сайн хооллох хэрэгтэй гэд сүйтэй цай, үхрий чансан мах, ногооны салааттай бэлджээ. Аав маань минь хөө ядарч болохгүй. Аян замын үед сайн хооллож унтж байх хэрэгтэй шүү. Очсон газар бүрээс гэртээ мэдээ хүргэж, олж мэдсэн зүйлсээ цаг тухайд нь сайн тэмдэглэж аваарай. Таньж мэдгүй хоол унд идэх хэрэг гарвал өмнө нь эсвэл дараа нь ганц 100 өртөж байгаарай гэж олон дахин захиж буй зүйлсээ ширээний ард давтлаа. Сүйтэй цайгаа ууж дуусгаад өрөөндөө орон өмдөө шувталж үзгөө гаргаад аав за суран бүс дээрээ гэж инээгээд хэлэх үед галтгоон сууж байсан аав маань унтлахын өрөөнөөс уран бүс авчраад 3 удаа оролглоо. Мэдээж надад хайртай болохоор өвтгөөгүй. Гэхдээ би аавтай хүн шүү гэж санаж явхад энэ дом нэг хэрэгтэй гэдэг. Тусдаа гараагүй хүү хол аян замд гарч байгаа бол аав, өвөө, том ах эсвэл төрлийн чухал ах нь суран бүсний амт үзүүлж хэм хэмжээгээ мэд хүн ахтай дээл захтай болохыг санаж яв гэж домдог уламжлалыг бид өнөө хүртэл дагсаар байгаа юм. Өчил төрөгчөөр амьсгалдаг сүүн тижээлтэй махын эдэш дараатны төрлийн сүргийн зохион байгуулалттай хүмүүн дүрстэй эрхчээ амтан нь биеэр юмыг ойлгож сандаг болохоор үн эртнээс ингэж домнож ирсэн гэдэг. 8 жилийн өмнө Монгол улсын их сургуулийн олон улсын харилцааны дээд сургуульд шалгалт өгдөг өглөө гэрээсээ гарахын өмнө бас ааваараа 3 удаа оруулж байснаа дурслаа. Муудаагүй л явж байна. Монголын энэ цагийн хамгийн орчин үеийн видео дуу хөгжмийн студийн тоонд орох Амай эссе студид татан буулгаад төхөөрөмжүүдэд зарахын зарж найз нөхөдтэй бэлгэлсэн ч ажлаас ирсэн эд зүйлс аав ээжийн том өргөөр дүүрэн үлдлээ. Би чамд хайртай, би хэн бэ? Индиго гэдэг Монголын анхны электро хөгжмийн цомгууд гаргасан ч зарагдаагүй CD-нууд бас олон. Аян замаас ирэх үед электро хөгжим Монголын залуусын гол давлгаа болоосоо гэж 5 жил ажилласан Club 21 төслөөс үлдсэн эд тогшлоо хараад бодлоо. Аав маань шарын шашны номоо нээн аль зүгт мөр гаргах, юунд анхаарахыг тодруулаад арцаа уугуулan миний бүсэлгийн хавар 3 удаа нар зүг тойруулж тарнаа уншив. Социализмын үеийн шашингүй үзлэр хүмүүжсэн нүүдэлчдийн ардын засаглалын түүхийг судлан бичүүлдээдэг их сургуулийн багш хүн ээж аавынхаа шарын шашны ёс заншлыг уламжилж байгаа нь. Өнгөрсөн шөнө нүдэлтийн үдшилгээ Медуза клуб зохион байгуулахдаа анхны дэлхийг судлаач хэрхэн замд гарч буйгаа үзүүлэх гэж сүмхээ авч очсон болохоор аяны өргөж машины ард бэлэн байлаа. Харин хол аялах туршлага байгаагүй тул юмыг яаж мэдэх үү гэд элдв зүйлс нэмсээр Фендигийн өөр нэг бага оврын цүнх бас дүүрчээ. Замаараа ах トゥ найз нөхдийн бэлгэлэх хэдэн шил юм бас тусдаа нэг ачаа болов. Гэрээсээ гарахын өмнө гуруула тайван сууж бүх маа эхнээс нэг бүрчлэн шалгаад марцсан зүйлс байгаагүй тул зэрэг босцоолоо. Аав маань түрүүлж гараад машины зүгийг номд заасныхан дагуу тохируулав. Ээж маань хүүгийн аян замд бэрхшээлгүй сүүв шиг цагаан бай гэж бэлэгдэн цагаан даавууг үүдэн дээр дэвслээ. Би түүн дээр нь хоёр хөлөөрөө зогсон нүдэ айнаад манай өн эртний түүхэндээ дэлхийг тойрч судалсан анхны хүн болно гэж шивнээд гүнзгий амьсгалав. Одоо маш хол замыг ганцаараа туулахч байна шүү. Гэрээхээ амар амгалан Март гэж өөрөө өөртөө тушаагаад баруун хөлөөрөө орц руу гарлаа. Ээж маань хөөрүүлсэн сүүгээ тэнгэр дүргэж аян замыг минь мэлав. Гадаа гараад машина барих гэтэл хэрэггүй. Хол явах хүүгээ би машин барьж гаргаж өгнө гэж 50 гарч яваа аав маань хэллээ. Бид эхлээд шинэ нийслэлийн төвд оршдог Буддын гүү ухааны шарын шашны төв гандан тэгшлэгийн хийдэд бодлоо хариуцгаж
олон түмний итгэл бишрэл шингэсэн шүтээнүүдэд мөргөөд дурсгалын зураг дарууллаа. Монгол улсын зүрх болсон Сүхбаатарын талбай төрийн ордондоо хүндэтгэл үзүүлэгсэн боловч их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ой тэмдэглэх гээд засвартай хашаа татсан байв. Вокзал дээр 10 жилийн найз бэлгээ аян замдаа идгээд ээжийнхээ үйлдвэрийн хямнаас өгч баяраа найз маань сайн яваараа гэд мөнгө хандуулаад ажилдаа явцгаав. Аавын дүү альмаа эгч бас гаргаж өгөхөр иржээ. Вокзал дээр гэрийнхэнтэйгээ ярилцаж зураг дааруулж байтал дохио дуугаран галт тэрэг явах цаг боллоо орцгоо гэж анхааруулна. Сэтгэл санаа минь замдаа гарах гэж яаран догдолж байсан тул купендо ороод би хизээ эргэж ирэх болоо. Надтай юу тохиолдох бол гэж бодон тогтлов. Цонхны цаана дотны хүмүүсээ аян замд үдэж буй олон хүний дунд над руу харан гараа даллаж буй гэрийнхэн маань байна. Өөлөхгүй гэж хичээж байгаа нь захаараа улайсан ээж маань нүднээс харагдана. Түүхэндээ хэний ч туулж байгаагүй хол хэцүү аян замд хүүгээ өдөж гарна гэдэг эцэг эхийн хувьд хэцүү байгаа бах. Тайвширхын тулд вокзалтай холбоотой багын дурсамжаа санав. Хүүхэд байхад аав маань зүйлд холбоотулсан эрхүү хотод Монгол оюутан хариуцсан деканы ажил хийж байсан тул бид гэр бүлээрээ хоошоо нүүсэн юм. Зун бүр Монголдо эрэхтэй чихтэй орон сууцнд байж чадахгүй. Телевизийн гэр хороолдох өвөө эмээгийн зуны хашаанд хавийн хүүхдүүдэд шороон дээр тоглож хашаа даван хөөцөлдөж амралтай хөвгөлтөд өнгөрөөдөг байсан. Шинээр дүнгиж байгуулагдж буй нийслэл хотын гэр хороол гэдэг нь зуны цуслан шиг гой газар байсандаг. Нэг өдөр гадаа тоглож байтал аав ээж хоёр ирээд "Золоо эмээ өвөдөө баяртай" гэж хэл одоо вокзал руу явъя гэв. Шороон дээр тоглож байсан хувцастайгаа унаанд сууж замаараа ах дүү хоёрыг хотын байрнаас аваад галт тэрэгний буудалд шууд хүрлээ. Гадаад явах амаргүй байсан их гүрнүүдийн хоорондын хүйтэн дайны үед хаалттай улсаас явах гэж буй нэгнийгээ гаргаж өгөхөөр гэр бүл ах дүүс найз нөхөд гээд алхах зайгүй олон хүн вокзал дээр цугладаг байлаа. Хөдөөгөөс ирсэн ах дүү хамаатай садан бүгд л тус тустай өдөлтийн арга хэмжээ зохионо. Хэдхэн хоног эсвэл сараар явж байгаа нэгэ ч гэсэн албан газрынх нь гаргаж өгнө. Вокзал дээр бид баг зэрэг хоцорч хүрсэн тул манайхан яарвчлан ачаага вагон руу зөөж эхэллээ. Гэр бүлээрээ эрхүүд амьдардаг болохоор ачаа их. Дээрэс нь ах дүү хамаатан садан аав ээжтэй хамт ажилтдаг хүмүүсийн илгээмжүүд гээд нэлээд их юм болно. 10 настай би вокзалаар хисэж байгаад өөрийн вагон дээр ирж шатаар дээшээ орох гэтэл үйлчлэгч орос эмэгтэй "Жаалхүү, хоосон ундааны шил үлдээгүү" гэж орсоор хэлээд ширүүн харав. Гэр хорооллын шороон дээр тоглож байсан хав халтар хувцастай сайртай хацартай хүү "Би эрхүүд амьдардаг, аав ээжтэйгээ яваа юм" гэж зөвлөлтийн сургууль сурсан орос хэлээр нь соёлтой хариуллаа. Үйлчлэгч намайг орсоор чөлөөтэй ирсэнд гайхаж байх зур цаанаас аав гарч ирээд "Миний хүү ор, вагон нь хөдлөлөө, яагаад гадаа зогсоод байгаа юм" гэв. Үйлчлэгч гайхсан харцаар аав руу харан "Энэ танаа хүү байсан юм уу" гэж санаан зовоод намайг вагонд орууллаа. Купендо ороход ээж нойтон алчуураар биеиг минь цэвэрлэж хувцас солиод хоол цай идүүлв. Галт тэрэг хөдлөд төд удалгүй бичиг баримт цуглуулахаар үйлчлэгч купендо орж ирэхэд цонхны өмнө ах дүү хоёртойгоо тоглож байгаа маш цэвэрхэн хувцастай хүүг угааж арчаад арилаагүй хацар дээрх сайраа нь таньж болохоор байв. Ийхүү багын дурсамжаа санаж байхад холын нутаг хөргөж өгөх галт тэрэг маань зөөлөн хөдөлж би цонхоороо зөвхөн баяртай гэж гэрээхэндээ даллав. Галт тэрэг хотоос гарч хойд зүгч эхэллээ. Холын аян замаа эхлүүлж байгаа энэ мөчийг би олон жил оюун санаандаа дахин сэргээн бодож галт тэрэгнээс буудаг байж гэж санагдах үе их тохиолдно гэдгийг огт төсөөлөөгүй юм. Манай вагоныхан намайг Амай гэдгээр нь таньж зарим нь дэлхийг тойрч хөгжлийн нууцыг олохоор яваа гэдгийг цөөн хэдэн телевизийн нэгээр нүцсэн болохоор хүндэлж байлаа. Галт тэрэг орой дархан хотод зогсох үед галсан өвөө маань баяртай охиныхаа хамт намайг тосон халуун хоолоор тайлж аян займдаа болгоомжтой байж үтсэн харснаа цаг тухайд нь тэмдэглээрэй гэж гараараа бичсэн захиандаа мэргэжлийн сэтгүүлчийн зөвлөгөөгөө өглөө. Галт тэрэг хөдлөд удаагүй байтал "Хүү, чи Амаа юу? Яасан сонин хүн бэ? Хаа өрч байгаа юм" гэж хэл амн гүйцэтгэхэргүй сэргэлэн залуу өрөөнд орж ирлээ. "Чи ачаагүй юм чи миний хэсэг ачааг нэр дээр аваад хэл гаргачих" гэх үед танихгүй хүний юу байгааг нь мэддэхгүй ачаанд өөргөө орох хүсэл байгаагүй тул уучлаарай чадахгүй гэлээ. "Өө чи яасан сүртэй юм бэ? Чамаас юу л унуул гэж тэрээр уурлав. Би олон улсаар явна.
Анхны хэлийг зөрчил байцаалтгүй гаргамаар байна гэж хэлмээр санагдсан ч дуугүй өнгөрлөө. Оройн Монгол улсын хойд хил дээр хүрэхэд бүрэн зэвсгэлсэн хилийн цэргүүд Галтэргийн хоёр талаар хоорондоо 100 метрийн зайтай жагслаа. Хилийн цэрэг болон гайлынхан вагонуудыг нэг бүршин шалгаж эхлэв. Паспорт ашаа шалгаж байсан зарим албаа агч нар намайг таньж дэлхийг тойрох гэж бүгмэн сонсоод хар гариг өөр ертөнцийн хүнтэй таарсан мэт гайхацгаана. Хүйтэн дайн дуусаж хил нээгдэд 10 гаруй жил болсон улсад дэлхийг тойрно гэдэг мөрөөдөл ингэ сонсогдох нь аргагүй. Гадаад цаг агаар огцон мөөрчлөгдөж цасан шуурга тавих үед цасыг бороо гэж бодон хур бороо намайг холын замд ивэж байна гэж өөрийгөө зоригжуулав. Галтэрэг хоёр улсын хилийг өнгөрч байх мөчид сэтгэл маань хөөрөөд ягаас ч маш сонин мэдрэмж төрж хизээ аян замаа дуусгаад хийсэн юмтаа нүүр бардам их орондоо ирэх болоо гэж бодлоо. Оросын холбооны улсын хил наавшигтэр бүрэн зэвсгэлсэн хилийн цэргүүд вагоны хоёр талаар жагсан нилээд удаан зогсов. Хил гайлын байцаагчид бүгдийг нэг бүршин шалган 8-чтай ширүүн харьцаж торгуул татварыг амныхаа зоргоор бичиж байна. Үйл бус зүйлгүй татварт хамрагдах бараагүй хүн дэлхийн хамгийн хатуу хилүүдийн нэгийг төвөггүй давлаа. Галтэрэг Монгол Бадарчин аялын 1-р улсын гүн рүү хөдлөх үед өглөө хурдан болоосаа багын дурсамжтай байгаль нуур эрхүү хотоо дахин харах юмсан гэж бодож байгаад нэг мэтгэд унтав.